За нийслэлийн дулааны 31%, цахилгааны 14%-ийг хангадаг 3 дугаар станцын санхүүгийн нөхцөл байдал бол нэлээд хүнд бол байна. За аудитын газраас бол 2025 оны жилийн эцсийн байдлаар санхүүгийн тайлан дээр бол дүгнэлт бол гаргасан. За ингээд ер нь ямар тоонууд яригдж байгаа вэ гэдэг талаар товч дүгнэлт хийж ярилцгаая. За нэгдүгээр бол хүн болгон мэдж байгаа. Манай Монгол улсын эрчим хүчний салбар нэлээд хүнд нөхцөл байдалд орчихсон. За үүний илэрлэл бол дулааны 3 дугаар станцаас бол нэвт бол харагдаж байгаа. За нэгдүгээр асуудлын гол нь юу вэ гэхээр 57 жилийн хугацаанд бол үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм хоцрогдсон, за элэгдсэн ийм бол үйлдвэр болж байгаа. За үүнийг дагаад бол эргэлтийн хөрөнгийн зардал, засвар үйлчлэгийн зардал бол маш бол өндөр өссөн. За 2025 оны хугацаанд бол 2.5 ийм тэрбум орчим төгрөгийн бол алдагдaltaй бол ажилласан гэдэг нь санхүүгийн тайлан бол гарлаа. За нөгөө талаар үйлдвэрлэлийн цахилгааны нэг зүртэг бол нэлээд өссөн. За ингээ борлуулж байгаа тарифын орлоготой харьцуулаад үзэх юм бол бараг 6 дахин ийм өртөгтэй өндөр үнэтэй зардал гаргаад бол ажиллаж байгаа. Ийм нөхцөл байдал бол бий боллоо. За ингээ дэлгэрэнгүй бол санхүүгийн тооцоол дээр бид хэдүүлээ ярилцгаая. За 2025 оны жилийн эцсийн байдлаар ер нь энэ компани санхүүгийн баланс тайлан ямар нөхцөл байдалтай байсан бэ гэхлээр том утгаараа эерэг. За яагаад гэвэл нийт хөрөнгө нь өөрөө 33.3% өссөн. За ингээд 393 тэрбум төгрөгийн ийм хөрөнгөтэй станц болчлоо гэсэн нэг ийм тоон утга бол харагдаж байгаа. За гэхдээ санхүүгийн тайланг нь яг задлаад аваад үзэх юм бол энэ өсөлт өөрөө яг бодиттой хөрөнгө оруулалт байж чадсан уу гэвэл үгүй. За учир нь юу гэхээр 65% нь за энэ өсөлтийн ойролцоогоор 65% дахин үнэлгээний юм бол ийм өсөлтүүд бол байгаамаа. За буюу нэгтлэн бодох бүртгэлийн ийм тоон өсөлтүүд бол байгаа. Түүнээс бол бодитоор энэ компани хөрөнгө өөрөө өсөөгүй. За дийлэнхт бол газрын энэ дахин үнэлгээний бол төлбөр бол ийшээ орж иж шингэсэн гэдэг нь бол харагдаж байгаа. За дараагийн нэг анхаарал татах зүйл юу вэ гэхээр авлагын хэмжээ бол маш өндөр бол өссөн байна. За ингээд 289%-аар бол өсөөд за ингээд 5.3 тэрбумаас бараг 20 тэрбум төгрөгийн ийм авлага бол бүртгэгдсэн байна буюу за дийлэн хэрэглэгчид ард иргэд аж ахуйн нэгжүүд бол энэ төлбөрөө цагтаа төлдөггүй ингээд бол авлага бол нэлээд өссөн. За үүний илэрд болж энэхүү компани яг балансыг хараад үзэх юм бол мөнгөн хөрөнгийн дутагдалд орж байгаа гэсэн ийм нөлөөлөл бол ажиглагдаж байгаамаа. За мөнгөн хөрөнгийн хувьд бол энэ өнгөрсөн жилийнхаа буюу 2024 оны жилийн эцсийн байдалтай харьцуулаад үзэх юм бол бараг 508 сая төгрөгөөр бол ингээд буурсан. За яг одоогийн 2025 оны энэ жилийн эцсийн байдлаар буюу 2026 оны энэ эхний улирлын байдлаар бол нэг 600 орчим сая төгрөгийн л ийм хөрөнгөтэй ийм бол компани, мөнгөн хөрөнгөтэй компани бол байгаа гэдэг нь бол эндээс бол харагдаж байгаамаа. За эсвэргээр бол богино хугацааны үр төлбөрүүд бол бага хэмжээ бол өссөн. За гэдг нь энэ 2026 оны жилийн эц дуусаад санхүү талаасаа нэг талд өрн өсөд идэг. За нөгөө талд бол авалгаа буюу энэ мөнгөө цуглуулж чадахгүй. За ингээд мөнгөн хөрөнгө нь өөрөө багасаад байгаа. Ийм санхүүгийн хөрөг чадрын эрсдэлд орох ийм нөхцөл байдал үүссэн гэдэг нь бол санхүүгийн тайлангаас бол харагдаж байгаамаа. За дараагийн нэг асуудал гэх юм бол дахиад хэлье. Энэ баланс талдаа нийт хөрөнгө төр бүртгэж байгаа дийлэнх тоног төхөөрөмжүүд дандаа хуучилчихсан байгаа учраас хизээд бол энэ эвдрэх бол эрсдэлтэй. За гэхдээ компани балансыг хараад үзэх юм бол энэ компани нийт хөрөнгө гэж бид нар нэрлэдэг байгаа 393 тэрбум төгрөгийн хөрөнгө нь бол дийлэнхтэй ердөө баг энэ компани бүх хөрөнгөний бол бүрдүүлж байгаа. За эргэлтийн хөрөнгө бол харьцуулаад үзвэл маш бага. За нийт хөрөнгөний бол баг 90 гаруй хувь нь бол им эргэлтийн бос хөрөнгүүд бол бүрдүүлж байгаа гэдэг нь санхүүгийн нөхцөл байдлаас бол харж байгаамаа. За ерөөдөө санхүүгийн байдлыг ойлголоо. Мөнгөн хөрөнгөний гачигдалд орж байгаа ийм жилийг бол үдчихээ. За эсвэргээрээ мөнгөн хөрөнгөний бүрдүүлэх ёстой, хоригдсан ашигын нэмэгдүүлэх ёстой орлогын тайлан бол ямар вэ гэдгийг бол харцгаая. За нэлээд бас хөрөнгөтэйгээ бол адилхан том утгаараа буюу борлуулалтын орлого талаасаа энэ станцын маань хөрөнгө бол ашигтай бол ажилласан гэж бол харагдаж байгаа. За 20.6%-аар бол өссөн. За ингээд 209 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг бол хийжээ. За гэтэл яагаад 2024 оны багахан хэмжээний ашиг нь өөрөө 2025 оны жилийн эцсийн байдлаар 2.6 тэрбум төгрөгийн алдагдлаа орчих вэ гэхлээр нэлээд хэд хэдэн зардлууд бол өссөн. За нэг ялангуяа ерөнхий удирдлагын зардал бол 15%-аар бол өссөн. За ингээд засвар үйлчлэгийн зардлууд бол өссөн байна. За ингээд нийт том утгаараа борлуулалтын орлогоо эсгэж чадсан боловч зардал нь бол нөхөөгүй. За ингээд бол алдагдлаа бол ажилласан байна гэдэг нь бол эндээс бол харагдаж байгаа юм гэсэн. За ерөнхийдөө энэ компани яагаад цаашдаа ашигтай ажиллах боломжгүй юм бэ? Ер нь ягаад өнөөдрийг хүртэл ашигтай ажиллаж болоогүй юм бэ гэдэг нь бол дараагийн энэ слайдаас бол маш бол нарийн бол харагдаж байгаа. За ер нь бол
энэ станц бол компани статустай төрийн өмчч гэсэн. За гэхдээ энэ юу явж байгаа вэ гэхлээр борлуулалтын орлого нь өөрөө дийлэнхтэй орлого нь зардлаа олд авч чаддаггүй. За 2025 оны жилийн эцсийн байдлаар аудитын дүгнэлтэнд дурдсанаар ямар одоо мэдээлэл бидрийг маш им хэцүү санхүүгийн им ирээдүй угтж байгаа вэ гэдгийг тайлбарлаж байгаа вэ гэхлээр за ерөөдөө тариф нь бол ингээд нэгж тутамдаа 4578 гэдэг ингээд тогтоод өгсөн. Гэтэл бол энэ станцын гаргаж байгаа өртөг зардал нь нэгж тутамдаа 28151 ийм төгрөгийн хэмжээтэй бол байгаа гэсэн. Тэгэхээр энийг харьцуулаад үзэхээр энэ компани борлуулалтын орлого за энэ бүтээгдэхүүнх нь нэгж өртөх нь зарж байгаа үн өөрөө үйлдвэрлэж байгаа өртгөөсөө бараг 6 дахин бага. Өртгөх нь өөрөө 6 дахин их ийм нөхцөл байдал үүсэж байгаа юм аа. За энэ нөхцөл байдал бол улам бол ихсэн. За 2026 онд бас нэлээд ийм өндөр дүр зураг бол ажиллагдах байх. Яагаад вэ гэхлээр энэ дизель энэ шатхууны хямрал бол энэ санхүү талдаа зардал өртгийг бол мэдээж бол өсгөж бол таарлаа гэсэн. Тэгэхээр эндээс бид нар ямар дүгнэлт хийх боломжтой вэ гэхлээр 2026 онд бол энэ компанийн санхүүгийн тайлан энээс маш хүнд алдагдал өндөр байх нөхцөл нэлээд өндөр болчлаа шүү гэдгийг бол бид нар шууд дүгнж хэлэх юм боломжтой. За 2027 он хүртэл бол тарифыг бол нэмэхгүй гэж бол засгийн газар бол амласан. За ингээд бодоод үзэх юм бол 2027 он хүртэл бол энэ компани санхүү орлогын тайлан бол нар үзэхгүй за эрийг юм ногоо үзүүлэлт бол ажиглахдаггүй гэсэн нэг юм дүгнэлтийг бол хийхэд бол буруутахгүй байдаг. За нөгөө талаас энэ компанийн санхүүгийн хамгийн чухал асуудал юу байсан бэ гэхлээр ер нь бол авалгаа бол цуглуулж чаддаггүй. За дийлэг авалгынхан за бараг 80-аас 90% нь бол нэг ийм аж ахуй нэгжтэр бол төвлөрсөн. Ийм нь за энэ компани цаашдаа хөрөнгө оруулалтыг за ашиг төлөвлөх ийм нөхцөл байдал дээр бол нэлээд сөрөг үр дагаврыг бол авчирч байна гэдэг дүгнэлтийг бол хийх боломжтой. За 2025 оны энэ санхүүгийн тайлан дээр за аудитын газраас ямар ноцтой юм зөрчлийг илрүүлсэн вэ гэхлээр ер нь өнгөрсөн жил болсон дэлбэрэлт энэ алдсан турбины энэ санхүүгийн зардал өөрөө санхүүгийн аудитын тайландаа дурддаггүй байна гэсэн нэг ийм дүгнэлт бол гарч байгаа. За энийг яг мөнгө өрөнгөөр үнэлээд үзэх юм бол 28.1 тэрбум төгрөгийн нөгөө шатсан турбина ерөөхдөө хөрөнгөөс бол хасаагүй гэсэн нэг ийм зүйл ажиллаж байгаа. За нийтдээ 168 одоо ийм нэр бүхий хөрөнгө бол агтлагдсан. За ингээд хөрөнгө нь бол багасч байна. За энэ нөхцөл байдал 2025 оны энэ санхүүгийн энэ тооцоололтой ямар сөрөг утгыг илэрхийлж байгаа вэ гэхлээр 2025 оны жилийн эцсийн байдлаар энэ компани нийт хөрөнгө өснөөгөө өссөн 33%-аар. За гэтэл энэ дийлэнх хувь нь яг бодит утгаар биш. За санхүүгийн бүртгэлээр буюу дахин үнэлгээр өссөн. За энийг хасаад өөрсдөө гэж үзэх юм бол за энэ турбин бол алдсан. За ингээд яг санхүүгийн бүртгэлээр энийг агтлаад бүртгэсэн бол за нийт хөрөнгө нь өөрөө 398-аас дахиж 33%-аар багасаад за үүнээсээ дахиад 28.1 тэрбум төгрөг бол хасагдах энэ нөхцөл байдал үүссэн байгаа маа гэсэн. Тэгэхээр 2025 оны жилийн эцсийн байдлаар бол яг бодит утгаараа санхүүгийн тайлан дээр энэ станцын нийт хөрөнгө өсөөгүй. За харин бараг 10 гаруй хувиар бол буурсан энэ нөхцөл байдал бол ажиглагдчихэ. За дараагийн нэг чухал асуудал юу вэ гэхээр ер нь энэ компанийн санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд бол ер нь яриад ч хэрэггүй маш юм сөрөг нөхцөл байдалтай бол байна. За цэвэр ашигын маржингийн харьцаа бол хасгатай. Нийт маржин бол 10% хүрэхгүй. За авалгын хугацаа 35.7 хоног гэж. За авалгын хугацаа гэдэг тэр юу гэхээр мөнгөө татаж чаддаггүй. Ингээд эргэлтийн хөрөнгө өөрөөрөө санхүүжүүлж чаддаггүй. Шаардлагатай засвар үйлчлэгийг тэр тухай бүрд нь өөрийнхөө хөрөнгөөр санхүүжуулаад хийчих нөхцөл байдал муу. За нөгөө талаар бол энэ аж ахуйн нэгж ард иргэд бол өөрсдөө цахилгааны төлбөрөө цаг хугацаа бүрд нь төлдөггүй ийм нөхцөл байдлаар тодорхой хэмжээр нөлөөлж байгаа гэдэг бол энэ дурдах ёстой. За ингээд хөрөнгөний харьцаа муу, зардал орлогын харьцаа улаан, за хөрөнгөний эргэлтийн харьцаа түрүү миний хэлсэнчлэн маш ийм муу нөхцөл байдлаар бол ажиглагдаж байна гэсэн. За ингээд ер нь 2026-2027 оны хувьд бол маш товчхон энэ дулааны станцын санхүүгийн үзүүлэлтүүд нь ямар байх вэ гэдэг дээр нэг юм товчхон төсөөл гаргаад үзье л дээ. За ерөнхийдөө бүртгэлийн алдаага засчих юм бол нийт хөрөнгө нь бол бараг 10 гаруй хүртэлх хувиар бол буурчих юм шиг байна. За мэдээж бол дахин үнэлгээний энэ тооцоолоо хасаад үзэх юм бол шүү дээ. За тариф буюу энэ борлуулалтын орлого өсгөх ямар ч боломжгүй болчихсон ийм компани байна. Тэгэхээр борлуулалтын орлого нь өөрөө өсөх нь
бараг өсгөө гэж хэлчихэд бол болно. Гэхдээ бидэрт юу тодорхой байгаа вэ гэхлээр орлого өсөхгүй. Гэхдээ зардал бол өснө гэдэг нь тодорхой гэсэн үг. Тэгэхээр 2026 оны хугацаанд бол 2.6 тэрбум төгрөгийн алдагдлаа дахиж сөрөг утгаараа нэмэгдүүлж нэлээд олон тэрбум төгрөгийн алдагдлалд хүлээх ийм нөхцөл байдал бол бодиттой байна гэж бол эрсдэл талаасаа дүгнэх боломжтой байна. За ингээд авлагын хямрал бол болж байна. За авлагын хямрал ер нь 15 тэрбум төгрөг нь Улаанбаатарын цахилгаан түгээгтэр бол байгаа. За гэхдээ эдийн засаг өөрөө хямарж байгаа бас нэг тохиол байж магадгүй. Яагаад гэвэл олон үйлдвэрүүд, олон аж ахуйн нэгжүүд өөрсдөө цахилгааны төлбөрөө хоцроож төлж байгаа холбоотойгоор за энэ нөхцөл байдал үүсэж байгаа шүү гэсэн. Тэгэхээр авлагын энэ нөхцөл байдал хэрвээ эдийн засаг энэ хിവэрээ сөрөг энэ хэмжээгээр шатхууны энэ нийлүүлэлт өсөх юм бол авлагаа бол дахиж цуглуулж чадахгүй байна гэсэн ийм бас сөрөг эрсдэл бол харагдаж байгаа. За ингээд дахиад бас улиг болсон сэдв. Ер нь дахиад хідэн турбин эвдэрхийн, дахиад энэ балансын дээр нь хідэн тэрбум төгрөгийн тоног төгрөг хасагдаж хөрөнгийн бууруулах гэдэг бол тодорхойгүй. За ингээд 2026 2027 онуудад бол нэлээд ийм хэцүү нөхцөл байдал энэ компаниг бол хүлээж байна гэсэн үг. За ер нь цаашдаа яах вэ гэхээр 2027 он хүртэл хэрвээ засгийн газар хэлснээрээ тарифын нэмэгдүүлээд ингээд борлуулалтын орлого дээр нь бага хэмжээний дэмжлэг өсөлт үзүүлэхээс нааш 2026 оны хувьд бол өнгөрсөн 2 жилдээ харьцуулах юм бол энэ санхүүгийн жил бол маш хүнд төвөгтэй улаан тоогоор бол дийлэнхтэй бол бүрдүүлсэн юм сөрөг утга бол харагдах нэ гэсэн үг. За ингээд 2028 оноос хойш бол хэрвээ энэ санхүүгийн тооцоолол дээр анхаарад за энэ засвар үйлчлэгийг хийгээд за тодорхой хэмжээний ийм технологийн шийдлүүдийг хийхгүй бол за энэ эсрэгээр Улаанбаатар хотын нэлийн том нөхцлүүдийг бий болгоно гэсэн ийм нөхцөл байдал дээр хүрч байна. За ингээд Улааны 3 дугаар станцын санхүүгийн тайлан за үүнтэй холбоотойгоор аудитын тайлантай холбоотой санхүүгийн мэдээлэл дээр та бүхэн анализ хүргэлээ. Анхаарлаа тавьж баярлалаа.